Сорон зун төмөр зэрэг тодорхой металлуудыг өөртөө үргэлжлэлгүй татах онцгой шин чанартай. Соронз бүр нь өмнөд, хойд гэсэн хоёр туйлтай байдаг. Эсрэг туйлууд таталцаж, ижил туйлууд түлхэлцдэг. Энэ заанаас харилцан үржлийг тайлбарлахдаа бид орон гэсэн физик ойлголтыг ашигладаг. Энэ туршилтаар шулуун соронзны эргэн тойронд дүүссэн соронзоо орны төрхийг жижиг луужаа ашиглаж зурах болно. Сайн байцгаана уу? Энэ удаагийн туршилтаар шулуун соронзоор үүсэх соронзоо орны шугамыг зурж үзэх болно. За соронзоо орны шугам хаана илүү ойрхон байгаагаар соронзоо орон хаана илүү хүчтэй байгаа вэ? Хаана илүү сул байгаа вэ гэдгийг мөн ажиглаж харах болно. За одоо туршилтаа эхэлцгээе. Цаасны гол шулуун соронзыг байрлуулж харандаагаар тойруулж зурна. Ингэснээр туршилтын явцад соронз хөдөлсөн ч эргүүлээд байрлан тавих боломж үүснэ. Жижиг луужинг соронзны нэг туйлын ойролцоо байрлуулна. Луужингийн зүүнний нэг үзүүр зааж байгаа зүгт цаасан дээр цэг хатгана. Луужингаа авч саяны тэмдэглэсэн цэг рүү нэг зүүнний нэг үзүүр зааж байхаар байрлуулна. Нөгөө үзүүр зааж байгаа хэсэгт мөн цаасан дээр цэг тавьж тэмдэглэнэ. Энэ мэтлэн цэгүүдийг үргэлжлүүлэн хатгана. Хатгсан цэгүүдээ хооронд нь холбож зурна. Энэ нь нэг соронзоо орны шугамын дүрслэн үзүүлэх юм. Хэрвээ цэгүүд цааснаас гарвал луужингаа туйлтай ойрхон арай өөр цэгээс туршилтаа эхлэнэ. Энэ мэтлэн нийт соронзны хоёр талд 7-8 шулуун байхаар туршилтыг хийж гүйцэтгэнэ. Соронзоо орны хэлбэрийг зурж дуусаад цаасан дээрээ соронзын туйлуудыг тэмдэглэж өнгөөр ялгаж буудана. Хойд туйлыг N үсгээр, өмнөд туйлыг S үсгээр тэмдэглэцгээе. Соронзоо орны шугамууд нь чиглэлтэй бөгөөд хойд туйлаас өмнөд туйл руу чиглэлтэй байдаг. Зурсан соронзоо орны шугамууд дээрээ соронзоо орны чиглэлийг сумаар тэмдэглэж мөн зурах хэрэгтэй. Эдгээр соронзоо орны шугамууд нь тухайн орчин талбайд соронзоо орон байна гэдгийг төрсөлж үзүүлж байна. Харин орны шугамуудын чиглэл нь луужингийн хойд туйл хаашаа чиглэхийг үзүүлдэг. Мөн соронзоо орны шугамууд хоорондоо ойрхон байгаа хэсэгт соронзоо орон илүү хүчтэй. Хол байгаа хэсэгт соронзоо орон сул байгаа гэдгийг үзүүлнэ. Одоо хоёр өөр туйлаас үүсэх соронзоо орны хэлбэрийг мөн өмнөхийн адилаар зурж үзье. Зурж дуусаад соронзонгуудын туйлыг тэмдэглэж өнгөөр ялгаж буудана. Мөн соронзоо орны шугамын чиглэлийг тэмдэглэе. Соронзоо орны шугамууд туйлуудын дунд хэсэгт хоорондоо ойрхон байна. Энэ нь тус хэсэгт соронзоо орон илүү хүчтэй байна гэсэн үг юм. Дэлхийн маань ч өөрөө маш том соронз юм. Дэлхийн соронзоо орны хойд туйл газар зүйн өмнөд туйлд, соронзоо орны өмнөд туйл нь газар зүйн хойд туйлд байдаг. Иймээс дэлхийн үүсгэж байгаа соронзоо орны шугамын чиглэлийн дагуу луужингийн зүүнний хойд туйл хазайна. Энэ луужингийн зааж байгаа чиглэлийг ашиглаж далайчид зүг чигээ олж аялалд явдаг байжээ. За бид өнөөдөр шулуун соронзноос үүсэж байгаа соронзоо орны шугамыг байгуулж үзлээ. За мөн хоёр өөр туйлуудын хооронд үүсэж байгаа соронзоо орны шугамыг байгуулж үзлээ. За соронзоо орны шугамууд нь хоорондоо илүү ойрхон үед илүү хүчтэй байна гэсэн үг. За соронзоо орны шугамууд нь хоорондоо хол зайтай үед тэр хэсэгт соронзоо ор илүү сул байдаг гэдгийг ойлгож авлаа. За өөртөө бие дагаад ижил туйлуудаас үүсэж байгаа соронзоо орны шугамыг зурж үзээрэй. Анхаарал хандуулсанд баярлалаа.